За бүгдээрээ сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө өнөөдрөөс яг 36 жилийн өмнө 1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр залуучдын соёлын төвийн үүднээс ардчилсан хувьсгалын анхны гараа болсон залуучуудын нэгдэлтээс хөдөлж ирсэн төвхтэй байдаг. Тухайн үед миний бие ээжийнхаа хөвлөд бойжж байсан. 1990 онд зэрэгцсэн би хорвоод мэдээлж өнөөдөр 35 насыг зооглож байна. За өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр хулгайлагдсан эрх чөлөө ба амьд явах эрхийн нээлттэй сонсголын үйл ажиллагаанд оролцож байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлж байна. Өнөөдөр бид зөвхөн нэгэн сэдвийн талаар бус улсынхаа заяа иргэдийн эрхэм оршихуйн үндэс суурийн талаар хэлэлцэж байна гэж би бодож байна. Энэ бол мэдээж хүний эрх байсан. Хүний эрх гэдэг бол хуулийн нэг заалт биш. Энэ бол төрийн зүрх, нийгмийн хүч, иргэний бахархал юм аа. Хүн бүр төрөлхийн эрхтэй. Төрхөөс өвхөн хүртэлх хугацаанд өөрийн гэсэн тодорхой эрх, үүрэг хариуцлагыг ухамсарлаж бид амьдардаг. Эдгээр эрхийг хамгаалах төрийн үндсэн үүрэг төдийгүй харин хүндэт гихэн иргэн бүрийн ёс суртахууны хариуцлага байдаг юм аа. Дэлхийд дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Монгол Улсын үндсэн хуульд заасан эдгээр эрх чөлөөг хэрэгжүүлэх нь улс төрийн бодлогын гол хэмжүүр үнэт шалгуур байх ёстой юм. Эрх чөлөө хулгайлагдсан гэдэг нь иргэн үгээ хэлэх, шудраг үнэн ирэх, шийдвэр гаргах үйл явцад орох боломж нь хязгаарлагдана гэсэн үг. Эрх чөлөө алдагдвал нийгмийн дуу хоолой суларч төрийн хяналт тэнцвэргүй болж иргэдийн эрх төвөөс гадуур үлдгээ гэдгийг бид ойлгох ёстой. Амьд явах эрх алдагдах эрсдэл нь зөвхөн бие махбодын бус заналт, аюул заналт бус шудраг бус тогтолцоо хариуцлагагүй бодлого, иргэдийн аюулгүй орчныг хангаж чадахгүй байдал зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй байдаг. Хүн эрсдэлгүй, айдасгүй эрхээ хамгаалсан орчинд амьдрах бол төрийн үндсэн үүрэг байдаг. Хулгайлагдсан эрхийг эргүүлэн авах хамгийн хүчтэй зэвсэг бол нэгэн зэрэг дуугарсан иргэдийн дуу хоолой, иргэдийн хөдөлгөөн, иргэдийн давалгай байдаг юм аа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ олон улсын хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье.